Залуусын телевиз үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэдээллийн хөтөлбөрийг сонирдуулж байна. Нийтийн аж ахуйн үйлчилгээний ус дуу орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд таниулах нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт Найрамдал хотхны оршин суугч иргэд болоод Говьсөнбөр аймгийн удирдлагууд оролцсон юм а. Тус арга хэмжээний үеэр нийтийн аж ахуйн үйлчилгээний ус дуу орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын захирал Ган Зориг байгууллагын үйл ажиллагаа болоод хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ 2017-оос 2018 оны өвлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвлийг хүндрэл бэрхшээлгүй даван туулах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор улсын төсвийн тодотголоор уурын зуухыг 14.4 мегаваттаар өргөдгөх шинжилгэлийн ажил хийгдсэн талаар иргэдэд мэдээлэл өгч танилцуулга хийсэн юм а. Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөг маань ер нь одоо нийтийн аж ахуйн байгууллага, дээр нь ард иргэдийн төлөө бусдын орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гэдэг байгууллага маань өөрөө яг ард иргэдийн төлөө яг юу хийж байгаа юм бэ гэдгийг иргэд та бүхэндээ аль болох ойлголтыг өгье. Хийж байгаа ажлаа элен талангүй тайлгны энд байгаа 3 дугаар болгоно орон нутгийнхаа иргэд та бүхнээс ямар одоо санал хүсэлт байна, гомдол санал нь юу байна, болж байгаа нь юу байна, биднүүсийн одоо хийж байгаа ажилд алдаад өдөрлөл юу байна, энэ бүхнийг одоо та бүхэн маань энэ санал асуулгын хуудсан дээр сайхан бичээд тэднийсийн ажил бас дэмжлэг үзүүлээрэй. Бид бүгдийн одоо хийж байгаа ажлын үр дүн бол өдөөсөө үр дүнгийн орон нутгийн ард иргэд маань бас хүртдэг ийм онцлогтой байгууллага байдаг. Тэгээд ард иргэдтэйгээ хамтарч ажиллах нь бол одоо зайлшгүй одоо биднийсийн одоо ажил учраас ард иргэдтэйгээ уулзъя гэдэг энэ хүү өдрийг бас ард иргэдтэй нээлттэй хаалганы өдөрлөг гэж зохион байгуулж та бүхнийг одоо сонсох өдөр юм байна маа. Ингээд баярлалаа та бүхэндээ. Аймгийн иргэдийн төлөөлөлтөд орлын дарахгүйс илүүтэйгээр энэ Найрамдал хотгонд 96 оноос хойш ажиллаж амьдарч байсан иргэнийхээ хувьд бас өнөөдөр энэ үйл ажиллагааг зохион байгуулж бас баярлж байна. Ус дуу орон нутгийн өмчит үйлдвэрийн газар зохион байгуулж байгаа 2 дахь удаагийн өдөрлөг үйл ажиллагаанд оролцож байна. Ер нь бол бэлс сад, гэрээс сад, хөрөө зас гэдэгтэй адилхан иргэд маань улс их орноо сайн сайхан өдрийг баялгааг өгвөл өнөөдөр ажиллаж амьдарч байгаа орчин угаасаа сайн байх хэрэгтэй гэдэг утгаараа аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч бол аймгийн засаг дарга түүний тамгын газрын хамтлаг иргэд рүүгээ чиглэсэн олон үйл ажиллагааг хий. Дээрээс нь урд нь хийж бүтээжсэн тэр нь бас тодорхой хэмжээгээр хөрөнгө санхүүгийн дутагдлалд орсон зүйлүүдээ бид бүгд дэмжиж засаг сайжруулах талыг илүү их одоо барьж ажиллаж байгаа. Энэ ч утгаараа өнгөрсөн сүүлийн 4 жил тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт ороогүй байсан, хийгдээгүй байсан ус дуу орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг 2015 онд бид бүгд бас 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж шугам хоолой шинжилгээ ажил хийгдсэн. Энэ жилийн хувьд бол ус дуу компанийн хувьд урд өмнө одоо хийгдэж байгаагүй маш их том хөрөнгө оруулалт буюу 2-4 төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил үйл энэ жил хийгдэж явагдаж байгаа. Энэ нь бол одоо Найрамдал хотгонд ажиллаж амьдарч байгаа, оршин сууж байгаа өгөөд өгшөд хүүхэд залуучууд бүгдэнд нь угаасаа энэ гэр орондоо тав тухтай сайхан байх их усрол эндээс ингээд инжлүүд маш их одоо хүмүүс хурж байгаа гэж одоо ойлгож байгаа. 96 онд энэ орон Найрамдал хотгонд хувьд хонгор хотгон гэж ярьж байсан. 2 байшинд л хүмүүс ажиллаж амьдардаг байсан. Бүгд нь дандаа тэгтээ дээлтэй. Би энийг яагаад ярих гэдэг нь сүүлд ирж энд оршин сууж амьдарч байгаа хүмүүс зарим мэдгүй ч байна. Хонхорд хэн очиж амьдрах юм бэ гэдэг ийм л хэл үг одоо Говьсөнбөр аймагт одоо яригдчихлаа шүү дээ. Төмөр замын байдлын хүмүүс бүх хүмүүс очдог. Гэтэл одоо үе аймгийн удирдлагууд энэ одоо хотныг сайхан болгохын төлөө ингээд өнөөдрийн хүртэл одоо бүхэл одоо засвар үйлчилгээ, уурын зурнаас нэхлээ сайжруулах өнөөдрийн түвшинд хүрсэн. Байнгын одоо халуун устай. Ер нь улсын хэмжээнд хэрэглээний халуун усыг хэрэглэдэг 4 хөл аймаг байдаг. Дандаа дулааны станцууд орсон том аймаг. Гэтэл бол манайх бол цомхон бөгөөд дээрээс нь орон нутгийн удирдлагууд энэ орон нутгад ажиллаж байгаа захиргааны байгууллагуудын одоо санаачлагаар иргэдийн бас дэмжлэг, иргэдийн одоо хүсэлтээр байнгын хэрэглээний халуун устай ингээд мөн орчин тойрон угаасаа өнгө үзэмжээ нэмж ингэж явж байгаа нь бол энэ Говьсөнбөр аймгийн ажиллаж амьдарч байгаа манай иргэдийн нь бас санаа сэтгэл бид бүгдтэй угаасаа ингэж нэгддэг учраас
аль аль нугаас ингэж өөдрөг сайхан өнгөтэй жавхатаа яваа шүү. Ингээд бид бүгдийг байнга хэрэглээний аль бус усан дулаанаар одоо юунд итгэж байнга сэтгэл сайхан өөдрөг байхыг үнцэг тавьдаг Осто компанийнхаа хамт олонд цаашдынх нь ажил үйлс илүү өндөр амжилт. Үүний цаана бас байнга сэтгэл зүрхээрээ дэмжиж гэр бүлийнхаа хүмүүст өнөөдөр бас аймгийн иргэдэг хурлын даргын хувьд болон төлөөлөгчдийн нэр өмнөөс та бүхний гэр бүл болон ажил хөдөлмөрт нь илүү их сайн сайхны бас иргэдийн өмнөөс хүсэн өрөөж байна гэдэг бүгд нь ажлын амжилт сайн сайн хүсье. Мөн удахгүй болгочоо шинэ жил бүгдээрээ сайхан баярлаарай. Шинэ оноо илчтэй, энергитэй, дулаан сайхан өгцгаая гэж хүсэж байна. За манай найрамд отхны ард иргэд маань өнөөдөр Осто компанийнхаа үйл ажиллагаатай танилцаа санаа бодлоо солилцоод ингэ байж байна. Энэ бол бас цаг үе бас ажиллаа гэж бид нар ойлгож байгаа. Осто компани аймаг орон нутгийн удирдлагууд сая халаалт гэснээс хойш нэлээд хүнд байдалд байлаа. Ард иргэдийн уур бухимдал нэлээд дэцэгтэй хүрлээ. Бид нар ажил аваад эхний ажил бол энэ халаалт дулааны ажлуудыг шийдвэрлэх ажил байсан. Жил гаруй хөөцөлсөн үндсэн дээр өнөөдөр шийдэгдэж байгаа. Бүгд одоо эрчим хүчний яам, барилгоотой болтын дарга сайд юу вэ? Бүгдийг урьж дуудаж ирж үзээч манай энэ 100 ийм байна. Ирээд хүмүүс гайхаж байгаа. Та нар шиг сумын уурын 100 юм уу гэдэг. Тэг ингээд үзүүлж харуулж ингэж явсан үндсэн дээр жил гаруугийн дараа Эрдэнэт ерөнхий сайд үйлчлэлийн бэлтгэлийн чиглэлээр за наадах чи шийдэх болохгүй юм байна. Та нар ямарсан компани олоод ажиллаа эхлүүлж бай. Бид нар одоо төсвийн тодтгол дээр мөнгөний тавья. Ингээд шийдвэрлээд өнөөдөр өдөр халуустай, халаалттай сайхан сар гаруй хугацаанд 10 сарын салаалт ирснээс хойш хүн бүхний уур бухимдал ялангуяа сошиал орчинд, фэйсбુક орчинд өдийт хийж явахдаа яадیں۔ Халаан дулаан үйлдвэрлэл хийж явахгүй яасан гэдэг. Иймэрхүү олон асуудууд байсан. Бид бүгд ч гэсэн одоо шөнө ойр өрөхгүй заавал яах вэ, ийх үү гэж хүүхэд жоохон хүүхэдтэй айлууд хүүхэд нь даарч хөрөх ханиа том өрөх ийм асуудал зөндөө байсан. Ард иргэдээс найр татхныхоо нийт иргэдээс бид бүгд бас хөлцөд очиж уйлшгуулж байна. За тэгээд бид нар том ажлын ард гарсан. 2/4-ний уурын цуухаа бид нар ашигланд орууллаа. Одоо энэ өнөөдөр уг нээлттэй хийх байсан. Гэтэл бас боломж өдөр судран таарахгүй, ажил маань дуусахгүй ийм байсан учраас дараа нь одоо жоохон хойшлогдож байгаа. Тэгээд Осто компани маань нээлттэй удирдлагыг хийж байгаа юм байна. Тэгээд та бүгд энэ дээр бас санал хүсэлтээ сайн хэлж цаашид бид нар ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг асуудал байна. За энэ Осто компанид хөрөнгө оруулалт хийхээр хүмүүс харагддаггүй. Дандаа нөгөө газар доогуур шугам хоолой ингэ явдаг. Нөгөө хөгжилч хаана байгаа юм бэ хүмүүсийн ам асуудаг. Та нар нэг 4 жилийн өмнө хийн бүтээн гэж гараа үзтээ. Тэгээ юу хийсэн гэж асуулт асуудаг. Одоо бид нар ялангуяа энэ аймгийн иргэдийн хуралд сонгогдсон 3 төлөөлөгч юм байж байна. Найрамд татмаас одоо миний би хурлын дарга Сүмбэрс менсэг дарга бид хурав. Тэгэхээр энэ төлөөлөгчдийн шин та бүгдийн одоо бас сумдын төлөөлөгч нар байна. Сүмбэр сумын иргэдийн хол гарсан манай найрамд татмаас гарсан төлөөлөгч. Бид бүгдийн хөөцөлгөө та бүгдийн дэмжлэгтэйгээр энэ одоо уурын цохоо бид нар шинжиж чадсан шүү. Тэгээ та бүгд өнөөдөр сайхан байгаас гэр орон чинь дулаахан хэрэглээний халуус өдөр болго ирж байгаа. Урд нь бол 4 өдөр ирдэг байсан. Та бүгд мөнгөнтэй 4 дахь 5 дахь хагас үнсэн байлаа. Одоо бол өдөр болго халуустай. Энэ бол бид бүгдийн 21-р зуунд байгаа соёл иргэншилд бид нар хууль нийлүүл алхаж байна гэж бид нар үзэж байгаа. Тэгээд цаашдаа хэлүүлээ нэг нэгнээ дэмжиж, байгууллага хамт олноо дэмжиж, ард иргэдэд дэмжиж хамтран ажиллагаая. Тэгээд Осто компани нийт ажилтны албаагчид ажлын өндөр амжилт хамгийн сайн сайхан мөнгөний хүсье. Баярлалаа. 2017 оны гэрээний дагуу хэрэглэгчийн үүргээ сайн биелүүлж, найдвартай түнш байсныг үнэлж, Найрамдал хотхны байгууллага аж ахуйн нэгжээс уул уурхайн жишг сургууль, Политехник коллеж, Сүдийн цэцэг эмийн сан 15 дугаар байрны дэлгүүрийн хамт олонд талархал гардуулсан бол иргэдээс Өөдөс, Баатар, Анхбаяр, Ухнаа нарт талархал гардуулж, энэ сарын ус дулааны хураамжаас 30-аас 50% хөнгөлөх эрхийн бичиг өгсөн юм а. За өнөөдөр ус дулааны байгууллага хөдөлмөрчин бидний дунд Билдээ хаалганы хөдөлгөөн хийж байна. Энэ хийхийн өмнө энэ хамт олон маань урд өмнө байгаагүй сайхан зургатаа болж
сайхан одоо дулааны одоо халуун сар хангадаг болсон байна. Тийм учраас энэ дээр одоо шүүмжлээд яриад явуулаад энэ үгтэй ажил нь цаашдаа улам сайхан өргөжж, улам богцож хөдөлмөрч биднийг ажлаа тухтай үйлжүүлж, хавжуулж байгаасаа гэж хүсэж байна. За нөгөө талаар энэ манай энэ дулааны байгууллага чинь одоо байгуулагдсанаас хойш ялангуяа миний мэдхээр төвийн эрчим хүчний системийн харьяалт байсан тэр онцгой бий тэр үед бид нар ч одоо бүгдээрээ бас энэ хотын төлөө энэ зоохны төлөө бас нэлээд ажиллаж байсан нэлээд ч одоо бид нэр одоо хөлдөөж барьж элдв долоон болж юм амсчээс улсуу байгамаа тэрийг одоо мэдхий одоо би тийм учраас энэний бол тэртэй харьцуулахад бол шал өөр хэмээ ямаа шиг болж гэж миний хувьд одоо энэ цаашааж байна. За тэгээд энэ шинэ 100 ашиглалтанд орлоо энэ маань тоног төхөөрөмжийн хойд хүчин чадал өндөртэй байх гэж бодож байна. За өндөр параметртай энэ одоо 100 маань цаашдаа бол эдийн засгийн хувьд байгууллагатай нэлээд хүндрэлтэй байж магадгүй. Яагаад гэвэл одоо энэ хүчин чадал нь өндөр юм чинь тэгээд тэр ордог материал түүхийд энэ тэр одоо их хэмжээгээр ширүүлж байж магадгүй. Тийм учраас энэхээ тэр бүр ашигын тооцоог сайн хийж хөдөлмөрчдөө сайн үйлчилж энэхээ тооцоогоос сайн яаж одооноос гаргаж үр дүнтэй эдийн засгийн ашигтайгаар ажиллаж байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд одоо энэ Устулааны байгууллагын хамт олон маань цаашдаа улам өдөө өнгөтэй эрч хүчтэй эрчимтэй сайн ажиллаарай гэж миний хүсье. Мөн хүрэлцэн ирсэн иргэдийн донд азийн суглаа явуулж, азднуудыг тодруулж, ус дулааны хөнгөлөлт идэх эрхийн бичгээр шагнаж урамшууллаа. Иргэд оршин суугчдын зүгээс өдөр болгон халуун ус өгч халаалт дулаанаар найдвартай хангаж байгаа. Тус байгууллагын үйл ажиллагаанд амжилт хүсч, баярлаж талархаж байгаагаа мөн илэрхийлж байсан юм а. Одоо үзэгч та бүхэндээ хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэсэг болох зорилтод өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээг хүргэж байна. Зорилтод өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр нь Монгол Улсын засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 16 дугаар тогтоолоор батлагдсан хөдөлмөр нийгмийн хамгааллын яам түүний харьяа агентлаг хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраар дамжин хэрэгжиж буй иргэдэд хүрч үйлчлэх зорилго бүхий хөтөлбөр юм а. Говьсөнбөр аймгийн тухайд амжиргааны төвшинг дээшлүүлэх шаардлагатай квотоор баталгаажсан 81 өрхийг баг сумын төвшөнд сонгон иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан бөгөөд Сөмбөр суманд 55 өрх, Шивэговь суманд 16 өрх, Баятал суманд 10 өрхийг тус сонгосон байна. Би 2017 оны ихээр хөгжих өрхөд орсон. Энээс олон удаагийн сургалт гээд бүх юмд хамрагдсанаар өөрийнхөө одоо санхүү төсөв мөнгө яаж хэрэгжүүлэх вэ? Өөртөө илүү яаж амьдрах вэ? Тэр утгаараа айгүй их сургалтанд сууснаар мэдэж авсан. Тийм үднээс одоо бид тэр хоёулаа хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа. Тэгээ одоо хоёулангаасаа гадна 4-5 хүн ажиллаж байгаа. Тэгээ тэр хүмүүсийнхаа манай өөрөө тэр мэр хүмүүсээ хариуцаад ажил төрлөө хийгээд би болохоор санхүү мөнгөг нь хариуцаад тэр хүмүүсийнхаа цалин мөнгийг хариуц. Дээрэс нь хажуугаар нь өөрөө бас сурж байгаа. Нийгмийн ухааны дээд сургуульд ичнэгээр сурж байгаа. Тэрүүгээр ядтаа өөрийнхөө боловсролыг дээшлүүлснээр бас өөрийнхөө өрхийн тэргуун гэлтгөө заавалчгүй тэр үнийг хараад байлтггүй. Өөрийнхөө бас мэдлэг боловсрлоор арай илүү гэр бүлээ авч явах орлогоо нэмэгдүүлэх үүднээс сурж байгаа. 2010 онд хөгжим өрхөсөд таасандаа ингээд гэрэн тоосондоо баярлалаа. Баяртай байна. Өөрийн самтанд ажил мэлийг явуулсан тавлахтай байж байгаа. Тэгээ өөрийн гэсэн амтаа хожигдчихсан амтаа. Энэ нэг өргөдөл сумын тамган газар халамж тэгэл аймгийн захиргаанд өргөдөл өгчсэн. Тэгээд яг анх түрээсийн жижигхэн гэртээ яж байгаа. Тэгээд өргөдөл өгсөний дараа бараг жил шуулж байгаа. Тэгээ ямарчсан. Энэ дэлхийн зөнгөөс гэртээ олсон. Энэ дэлхийн зөнгөөс гэртээ авахд багийн дарга аймгийн захиргаа
миний бодлого хэлтээс энэ халамж үйлчлэгээний газрын хамт тусалж дэмжиж байгаа тал талаас хэлцэж ярьж хурж байгаа гэрте олгож ямарчсан хүүхдүүд маань дулаан гэрт сэтгэл амар ямар ч гэсэн сурч боловсрох нь илүү чармайлтай. Ажил эрхлэлтийн хадлаар. Ажил эрхлэлт гэхээр одоо би одоо нөгөө ой гарантай хүүхдээ нэраа хүүхдээ болохоор ажил эрхлэх ямар ч боломжгүй байгаа болохоор халамж үйлчлэгнээс явуулж байгаа нийтийг хамарсан ажилд одоо хоёрт хамрагч явж байна. Тэгэхээр хүүхдээ хоёр авралаар ажилтаа болох байна. За тэгээд дэлхийн зөнд бол нэг сайн дураараа явдаг. Тэгээд дэлхийн зөнгийн ажилчид бол бас намайг сайхнаар үлдэж авч сургалт сурталчилгаанд хамт дагуулж явдаг. Миний ерөөсөө анх яг эхлэхэд бол халамж үйлчлэгний газраас хамаг юугаа хэлсэн. Анх би ирээд одоо энэ дээр 2 жил болж байгаа. Тэгээд хамгийн ихэнд халамжтай хандаж миний амьдрал тусал авч одоо төрөсөн гэрт амьдардаг бидэнд би хүүхдүүд минь сайхан амьдрахын тулд гэрүүтэй оронтой болгож бидэнд туслаач гэсэн ажилгүй нийлх хүүхдтэй болохоор ямар ч боломжгүй байсан үед надад юу халамж үйлчлэгээрээ газар хамгийн түрүүнд тусалсан. Тэгээ хамгийн түрүүнд халамж тусалсан нэгдүгээр багийн засаг дараа эдгээр зориг бол миний амьдралд хамгийн их том бүрүүлж надад байнгын хандаж одоо юу хэрэгтэй вэ? Одоо юунд хамрагдах уу? Ундрмаагч одоо тэнд халамж дэлхийн зөнд тийм ажил гарч байна. Та тэр рүү яваач. Та өөрөө дайчин болохоор бүх юмд таныг би ажил гарах болгонд уриалж хэлэхэд та хурдан хүлээж авдаг болохоор би таныг юу яах юм аа. Хамгийн их юу яаж байгаа нь бол халамж үйлчлэгний газар багийн засаг дараа 2 тал их барьж байна та. Бас хүүхдүүдийг маань одоо боломж олцоог үедээ бас хичээл сургуулиас нь өнжүүлэх тасалчих бас тэгээд болдог тийм нэгдүгээр сургуулийн багш нэгдүгээр сургуулийн цэцэрлэгийн багш соёлоо тэгээ 2 дугаар сургуулийн хэм багш ууган баяр багш нартай бас их баярлж байгаа. Миний амьдралыг харж үздэг. Амьдрал чинь байхад би бүгд хүүхдийн чинь нана цаанаа гэхгүй бас боломжоор нь хүүхдээс чи илүү тутаа нэхэхийн зовоогоод байхгүйгээр дээш гарахыг болно гэдэг болохоор тэдэнд тэр хүүхдүүд их баярлж байна. Одоо ажилгүй нийлээ хэсэг байсан. Одоо тэгээ хөдөлмөр жуулчлалын төвөнд хандсанараа энд ажилд орж жуулчлалаар ажилд орж жончны байжуулах үйлдвэр мэргэжлэр агуулгын оператор мэргэжлэр ажиллаад ажилтаа болоо тэгээ уйлрлын цэнэрт ажилд ороод байж байна. Одоо зүрх амарсан. Одоо тэгээд сая 11 сарын 30-нд ажил зогсоо тэгээд амарсан. Уйл хавар 3 сард ажил эхэлнэ. Тэгээд хөдөлмөр жуулчлалаар одоо юу яснаар өөртөө 2 зүрийн мэдлэгтэй хууль зүйн одоо хүүхэд хүмүүжүүлэх арга зүйн одоо аргачлалтай энэ төр болсон. Ямар ч гэсэн надад бол ашиг тусаа өгсөн л гэж бодож байгаа. Хүмүүс чинь одоо нэг ажлыг бол ажил хүнийг голохгүй шүү дээ. Хүн ажлыг голно гэхээс тийм үднээс би өөрөө ч гэсэн одоо энэ нийтих амарсан ажилд олон 2 3 4 удаа баг явж байгаа. Тэрснээ бас ядахта 10 оноод 250 сая төгрөг гэдэг чинь бас овоо их мөнгө шүү дээ. Гэр бүлээ тэжээ чинь өөрсдийнхээ хэрэгтэй эмэгч авчин. Тийм үднээс бас хогийг ажлыг ч гэсэн голохгүй залуу хүмүүс нэрээ илүү ажил төрөл хийгээсэй гэсэн үднээс л хөдөлмөр халамж үйлчлэгээний хэлтс болон 3 дугаар агийн засаг дарга хамт олондоо одоо ажлын өндөр амжилтыг та бүхэндээ тэгээд баярлалт тарлахаарч явдгаа илэрхийлж байна. Хөдөлмөр халамж үйлчлэгээний газраас явуулж байгаа. Бас сургалт сурталчилгаа гээд ажилгууд хүмүүсийг тослол дэмжлэгээр зөндөө халам үзүүлдэг. Тэр утгаар нь бас тэр байгууллагын хамт олонд бас баярлсан талархнаа илэрхийлье. Хөгжих өрхөд орсноор ямар ч лээс хүн бол өөрийнхөө хүчээр хичээх юм бол хөгжд юм байна. Тиймээс заавалчгүй зарим хүмүүс чинь бас тэгдэж штэ. Цаашаа хөгжих өрхөд ороод энэ заавалчгүй цаанаасаа гурилуудаа юм авч ижил хөгжих ёстой юм шиг үздэг. Миний бодлоор л өөрөө давхар хичээж ижил хөгжд юм байна гэдгийг л ойлгоцсон. Улс даяар хэрэгжүүлж буй уг хөтөлбөрт манай аймгийн удирдлагууд ихээхэн анхаарсны үр дүнд оны эхэнд зорилтод бүлэгт чиглэсэн дэд хөтөлбөрийг батлан төсөв санхүүгийн шийдснээр нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж өгчээ. Ингэснээр аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар 2017 оны турш сонгогдсон өрхүүдийн амжиргааг дээшлүүлэх, нийгмийн итгэх оролцоог хангах, сургалт сурчилгаанд хамруулан иргэдийн хандлагыг өөрчлөх, эрүүл мэнд боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулах, гэр оронгүй иргэдэд дэмжлэг үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон талт үйлчилгээг тэдэнд багцлан хүргэж ажилласан байна.
Говьсөнбөр аймаг дахь цагдаагийн хилцээний замын цагдаагийн тасгаас ирүүлсэн мэдээллийг хүргэж байна. Говьсөнбөр аймгийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг хяналтын камераар шалгахад өдөрт дунджаар 5-6 жолооч зөрчил гаргадаг гэсэн тоо мэдээлэл байгаа юм а. Өдөрт гарч буй зөрчлийн дийлэнх нь арх согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ жолоо барих, хурд хэтрүүлэх, гэрлэн тохион дээр дүрм зөрчих гэх мэт зөрчлүүд илэрч байгаатай холбогдуулан замын цагдаагийн тасгаас санаачлан гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд санал хүргүүлснээр Говьсөнбөр аймгийн төв зам дээр зам тавьж өгөөд баруун эргэж болох тэмдгүүдийг байрлуулсан байна. За Говьсөнбөр аймгийн Цөмөр сумын нутаг дэвсгэр за 3 дугаар агийн гэрлэн зохицуулах даалгавар дээр бид өнөөдөр шинээр тэмдэг тавьдаж байгаа. Энэ миний хард байгаа тэмдэг бол та бүхэн уулзрыг нэвтрэхтэй зүүн гартлаас буюу баруун гартлаас хаадаг тохиолдолд зүүн гартлаас ойрт ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрснийхээ дараа зам тавьж өгсөн тэмдэг байгаа. Ягаад гэвэл манай гэрлэн тохиолдол уулзар бол бас нэг талаас бол яг инженерийн хувьд бол буруу зохицуулах хэрэгцсэн тэмдэг байгаа. Ягаад гэвэл гэрэл тохиолдод бол өөдөөдөөс явах ёстой. Гэтэл манай гэрэл тохиолдол нэг нэгээрээ буюу зохицуулагчийн тохиолдол зөвхөн зүүн гартлаас ирсэн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд орцсноо гэсэн дөрмийн дагуу тавигдсан байгаа. Тийм учраас энийг бас өөрчлөхийн тулд иргэдийгээ бас түргэн шуурхаа явуулахын тулд бид нар дээрх тэмдгийг бол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулаад тэмдгийг тавьж байгаа маа. Тийм учраас та бүхэн дээрх уулзрыг нэвтрэхтэй зүүн гартлаас ирсэн тээврийн хэрэгсэл зам тавьж өгөөд та бол чөлөөтэй улаан гэрэл асчаад хөдөлгөөнд орж болох юм аа. Ийм учраас та бүхэн өнөөдрийн буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн энэ цагаас эхлээд та бүхэн бол замын хөдөлгөөнд буюу баруун гар ширэхтэй байнгын хөдөлгөөнд орцороо гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Говьсөнбөр аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөрийн хилтэс бүртгэлтэй ажил хайгч иргэдийг төр ажлын байраар ханган ажиллуулж байгаа юм а. Монгол Улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны албан бичиг хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий газрын даргын 2017 оны А313 тоо тушаалын дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Говьсөнбөр аймагт 61.2 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт 11-р сард хуваарлагдаж ирсний дагуу Цөмбөр Баянтаас Шивээ Говьсумдын ажилгүй ажил олоход хүндрэлтэй 247 иргэнийг нийтийн эзэмшлийн гудамж талбай аймаг сумдын төв хог хаягдлын цэгийг цэвэрлэх, Цөмбөр гарден соёл амралтын хүрээлэнгийн модыг арчлах, хамгаалах, хашаахаас засварлах ажилд ажиллуулж, нийтийг хамарсан төр ажлын байраар хангаж, орлогын дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж эхлүүлээд байгаа юм а. Тэгвэл Уулуурхайн жижиг сургууль политехникийн коллежийн хамт олонны зүгээс төр ажлын байраар хангагдсан эдгээр иргэдэд сэтгэлийн бэлэг барьж халуун арцаар дайлсан юм а.